Нэгдүгээрт би өөрөө Монгол Британи харилцаагаар ажилладаг энэ чиглэлээр судалгаа хийж оролддог хүн судлаач юм байна. Тэр утгаараа дипломат харилцаа тогтоосны 62 жилийн түүхэнд яг их хурлын дарга, хууч нарыг гэвэл ардын хурлын төрөлхтийн дарга ч гэдэг юм уу. Тийм өндөр түвшний айлчлал хийдэг үү? Анхудаа хийж байгаа нь миний хувьд энэ хоёр орны харилцааг нэг түүхийг сонирхон судалдаг хүний хувьд бол маш баяртай байгаа. Яг тэгэхээр өмнө бол мэдээж манай төрийн өндөрлөгүүдээс ерөнхийлөгч, ерөнхий сайд нар очиж байсан. Тэгээд гэхдээ яг зүгээр олон удаа очиж байсан гэдэг тоо нь бас юу гэж байгаа. Энэ Авраслан даргын ажлын онцлог зүйл бол энэ яг зорж урилгаар халбын ёсны урилгаар хийж байгаа өндөр дээд хэмжээний айлчлалд орж байгаа. Өөр хуралд оролцсонгоо тэнд очиж исэн тэм тохиолдолд бол гадаад харилцаанд протокол биелдэг. Энэ удаад бол яг нэрийн зааж ураад урилгын дагуу хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг цааш төгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа маш том алхам гэж би харж байгаа. Энэ бол мэдээж хоёр орны харилцаанд нэлээд тодор бичигдэх байх. За би зүгээр Британи сэтгүүлүүд сонингуудад нийгмийн сүлжээнд бичиж байгаа болон манайхан хийж байгаа зарим зүйлүүд бол нэлээд бодиттой байх шиг. Юу гэхээр намын төлөөллөөс үнэхээр тэнцүү тэгээд дээр нэмээд гендерийн асуудлыг нэлээд харж үзсэн. Айгүй мундаг групп бүлэг ирээд энэ удаагийн хамгийн анхны их хурлын даргын хэмжээний айлчлалыг хийж байгаад нь за тэгээд мэдээж тэнд хүлээж авч байгаа тэдний хурлын дарга гойлгоон хэлж байгаа ажиллаж байгаа хамтарч ажиллахаар тохирж байгаа асуудлууд нь маш үр дүнтэй болох бол гэж бид харж байгаа. За нөгөө нэг асуудал нь болохоор гадаад харилцаа асуудлын чиглэлээр ажилладаг хүмүүсийн хувьд бол манай гадаад харилцааны хувьд нэг цонхоор хийгддэг гадаад харилцаа маань нэлээд амжилттай хийж байгааг нэг жишээ нь их хурлын даргын энэ дээр хятад амжилттай албан ёсны ажил хийсэн. Түүний дараа 3 дахь өршүүдийн нэг Их Британи умарлалаа нэгдсэн хаант улсад хийж байгаа энэ айлчлал бол бас л манай гадаад харилцааны тэнцвэрийг барих энэ нэргээд өөр улсаа гадаад ертөнцид сурталчлах, гадаад бодлогоо таниулахад их том алхам болж байгаа гэж зүгээр харж байгаа. Гэхдээ энийг их зөв тактикаар, зөв бодлогоор хэрэгжүүлж байгаа айлчлалуудын энэ яг ингэж харагдаж байгаа. Хятадд хийсэн айлчлалын дараа удалгүйгээр бид нар өрөндийн өндөр хөгжилтэй улс орнууд за тэр дундаа Монгол улсын тусгаар тогтнолтыг хамгийн анх үлдээсрүүлсэн өндөр хөгжилтэй улсуудаас эхэлж байгаа надад бол маш зөв алхам гэж би харж байна да. Мэдээж яг зүгээр манай хоёр улс чинь адилхан зүйлүүд олон байсан. Яг судлаач нар тэгж үстэй маа дэлхийн гүрэн байс үлсэн улсууд цөөх мэддэг. За мэдээж 13 дугаар зуунд тэр үед монголчууд байлаа. Дундад зуунд Британи импери байлаа тий. Гэх мэтээр бидний харилцаад болохоор бид нар суралцгаар зөвлөө энэ бол жишээ нь ардчлал парламентад дарслуулж бас энэ анх тэр Магна Карт буюу эзэн хааныхаа эрхийг хязгаарласан үеэс хойш хэрэгжүүлж дагж байгаа тэр үндсэн хуулийн хэмжээний баримт бичгийг ардчлал хүн төрөлхтний түүхэнд оруулж ирсэн. Яг тэр одоо манайхаар бол бараг Чингис хааны үед л тэд нэр үндсэн хуулийг баталж байсан тийм л улс байхгүй. Тэр утгаараа бид нэр суралц зүйл их байна. Тэгээд эндээс чин бид нар өөрсдөө онцлогийг таниулж чадвал зүгээр мэдээж ажиллалт бол зүгээр нэг зугаалгын төдий биш. Энэ бол маш том механизм. Энийг дагаад бид нэр хууль эрх зүйн буюу олон зүйлүүдийг нийгмийн салбар бүрт нээж өгөх, хууль эрх зүйн хувьд нээж өгөх хөрс суурь нь болдог учраас парламентэд улсуудад их хурлын буюу за яг мэдээж их хурлын бүлгүүдийн за гишүүдийн ч гэсэн айлчлалууд бас тодорхой хэмжээнд өөрийнхөө үргийг үүсгэж явдаг. Харилцааны нэгэн жар үнэхээр Монголын гадаад харилцааны төвд өөрөн гэсэн онцлогтой байлаа гэдэг шиг одоо хоёр дахь жар ингэж эхэлж явж байгаа энэ богинохын хугацаанд Монгол Британи харилцаа бас цаашдаа олон талаар хөгжих суурь нэг их хурлын даргын айлчлал байх. За мэдээж Британаас бид маш их зүйлийг сурах, суралцаж хамтарч ажиллах ёстой. Хамгийн ихэнд бол жишээ нь боловсролын салбар, боловсрол соёлын салбар. За Британи засгийн газараас анх үзүүлжсэн одоо хамтарч хэрэгжүүлдэг болсон хөтөлбөрүүд байгаа. Магистрийн хөтөлбөрүүд Чевник ч одоо миний сүүлд авч ирсэн тэдний яамны болон бусад газруудын билет 200 орчим Монгол залуус Британи ихтэй сургуулиудад Британи засгийн газрын санхүүжилтээр дэмжлэгээр магистрийн зэрэг хамгаалаад эргээд их орондоо ирж ажиллаж байдаг. Эдгээр бол үнэхээр эргээд монголчууд Монгол улсад Монголын зөвхөн боловсрол гэхгүйгээр олон салбарт өөрийн гэсэн
дэм тус бид нэр ерөнхийдөө барууны өрнөдийн улсуудаас суралцах тийм том боломжийг энэ сургалтаараа дамжуулж олгодог. За мөн манай засгийн газрын хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрүүдэд нэлээд идэвхтэй орж исэн. За ер нь бол Монголын англи хэлний үндэсний хөтөлбөрөнд гэж байдаг гэсэн. 2 ч удаа гарч ирсэн. За тэрнээс ч хойш бид нэр мэдэн шүү дээ нөгөө Кембрижийн сургалттай дунд сургуулиуд нэлээд амжилттай хийж байна. Энэ эргээд бид нэр Монголд хүүхд залуучууд дэлхийн бусад улс орны хантайгаа хөл нийлүүлээ алхах тийм үр дагаврыг илүү нээж өгөх боломжийг биднэрт өгч ин даа л гэж. Тэгээд мэдээж бид нэр бусад салбараас санхүү эдийн засаг хөрөнгийн биржийн салбаруудаар ч гэсэн манай байгууллагууд хоорондоо нэлээд идэвхтэй хамтарч ажилладаг. Монгол банкны төлөөлөгч жишээ нь Лондонд суудаг жишээтэй тийм 1000 гаруй жилийн түүхтэй парламентын түүхтэй улсаас сурах зүйл маш их байх ёстой байгаа. Бид нар өнөө хүртэл суралцсараад тэгээд дэг сургууль бид нар өглөө усаад шууд Британи шиг болно гэж байхгүй шүү дээ. Мэдээж баг багаар бид нар британчуудаас суралцсан байгааг нэг асуудал. Нэг жишээ бол өнөөдрийн их хурлын даргын Британд хийж байгаа энэ альчлалын үеэр хурлын гишүүд маань таны түрүүний хэлдэг шиг жишээ нь технологи инновацийг энэ өдөртмөн үйл ажиллагаа шийдвэр гаргах төвшөнд яаж ашиглаж байгааг нь суралцах эргээд Монголдо нутагшуулах тийм боломжийг манай гишүүд эхнээс нь анзаарсан ярьж байгаа шиг байлаа. Би бол энийг нэлээд том боломж гэж харж байна.